За одоо болж байна уу гэж. За өглөөний минь. За сая нэг лайв хийсэн чинь дуу байхгүй байна гэд тэгээд лайв буцаагаад устгачлаа. За одоо дуу орж ирж гинөө манайхан хилээд өгөөрөө. Дуутай байна уу, дуугүй байна уу гэж хилээд өгөөрөө манайхаа. Hello, өглөөний минь. Өглөөний минь. За дуу байна уу? Дуу байхгүй байна уу? Бас хилээд өгөөрөө. Дуу байна уу байхгүй байна уу гэж хилээд өгөөрөө. За ямар ч гэсэн лайваа бол хэлчлээ. Төрөнийхөө лайвыг бол устгачлаа. За одоо дуу байна уу? Дуу байна уу гэдэг шиг. Дуу байна гэж бичээрэй манайхаа. Hello. Дуу байна уу? Өглөөний минь. Лайвын дуу байна уу манайхаа? За ёо. Тат шиг хэлж штэ. За. Дөрөв лайв ихсэн чинь дуу байхгүй байна гэд тэгээд лайва болж жагаад дахиад эхлүүлчихлээ. За, админ дээр нь өчигдөр шинэ бараа ирсэн. За тэгээд ихэнх нөгөө нэг сайзууд маань, арзмаарууд маань бүгдөө бас заримуд нь ингээ арзмаарууд нь дууссан байна л та. Одоо би ингээд бүх бараагаа одоо үлдэгдлийн ингээ өрчлөө. За ингээд өрчлөө. За тэгээд заримуд нь нөгөө нэг арзмарын сонголтгүй болчихжээ. За тэгээд би ямар ч гоё бараа авчирсан. Яасан ч гоё ингээ өглөө энийгээ ингээ зэгцлээд байж ахта бодлоо л та. За тэгээ бодлоо. Тэг өчигдөр худалдан авалт хийсэн бүх хүсгчдэд маш их баярлалаа. За тэгээд одоо бас удахгүй шинэ бараануудад дахиад ирнэ. Тэгтээ бас арай өөр төрлийн зүйлүүд ирнэ. За тэгээд би нөгөө нэг юу яа гэж бодлоо. Би ингээ гэж бодлоо. Өглөө нэг пост оруулснаа буцаага устгацсан. Тэр нь болохоор юу вэ гэхлээр би нэг ингээд арзмарын сонголтгүй болцсон учраас гэхдээ зарим бол дандаа зарагддаг юмнууд бол байлгана л да. За тэгээ заримуд нь нэг арзмарын сонголтгүй болцсон учраас би нэг дөрвөн арзмар байдаг штэ. S, M, L, XL гэдэг одоо дөрвөн арзмар байгаа. Одоо бүсгүйчүүдийн өмсдөг дөрвөн арзмар. За би энэ дээр дөрвөн бүсгүйднийг урамшуулал зарлан заяа. Дөрвөн бүсгүйд урамшуулал зарлана. За тэгээд үлдсэн 5 бүсгүй би нийт өнөдөр мэдгүй яагаад чи мэдхгүй 9 бүсгүй ингээд 9 тоо надаа ингээд ороод ирж байгаа байхгүй юу толгой дотор би чи нэг тоонд тийм нөгөө бэлгшээл өгдөг тоон дотор бэлгшээл өгдөг тийм бүсгүй байгаад байгаа. Тэгээд надаа ингээ өнөдөр 9 ширхэг юм нэг 9 тоо ингээд нэг дотор эргэлдээд байна. Тэгээд би бодож байгаад S, M, L, XL гэд дөрвөн арзмаар өмсдөг дөрвөн бүсгүйд ингээ гэж бодож байна. За би сонгогдсон загвар заяа. Сонгогдсон загвараас дөрвөн бүсгүйд 500,000 төгрөгийн худалдан авалт одоо пэйжээсээ хийжтэй. Би одоо 500,000-ын нөгөө юу бэлдээдхий юу авбал вэ гэдгийг бэлдээдхий заяа. За тэгээд энэ нь болохоор юу шүү. За эндээс нэг юм шүглээ. За одоохон би нэг 9 гой бүсгүй 9 нэг юу яах вэ? За одоохон бүр бүтээж байгаа. Ингээд за би ингээ гэж бодож байна. Та айгүй хөрхөн сонсож байгаараа. Энэ зүгээр яг өнөө өглөөний миний бодол шүү. Заяа өнөө өглөөний бодол. За би ингээс сууч миний гэдэс тулаад ах шиг. 4 сартаа тулна гэж байхгүй л дээ. Гэхдээ нэг тийм ядран болчих тийм. За дөрвөн бүсгийн маань яах вэ гэхээр 500,000 төгрөгийн худалдан авалт хийн заяа. Худалдан авалт хийн. Бас зүгээр хүнд бэлэг өгнө гэж одоо бас дандаа юу ах вэ? За ямар ч байсан дөрвөн бүсгүй буюу S өмсдөг нэг, M өмсдөг нэг, L өмсдөг нэг, XL өмсдөг нэг бүсгүй ингээд дөрвөн бүсгүй 500,000 төгрөгөнд худалдан авалт хийн.
Тэр 500 мянган төгрөг нь юу байх вэ гэхлээр би зүгээр харуулъя. Одоо энэ өмнөдний заяа нэг ширхэг. Энэ нөгөө амар гоё өмнөд байгаа. Энийг угаасаа авсан хүн дурлан би энийг бол мэдчихэж байгаа. За энэ бүр үнэхээр гоё материалтай, өндөр судалтай ийм гоё өмнөд байгаа. За энэ. За тэгээ ингээд амар гоё өргөн өвдөг суун гэж байхгүй. За энэ ингээд 220 мянгаар зарагдж байгаа. Манайхан мэдчихэж байгаа. За энэ болохоор дөрвөн бүсгүй маань болохоор ингээд нэг ийм өмд авуулна. За 500 мянган төгрөгөнд нь. За тэгэнгүүтлээ манай дээр зарагддаг энэ юу бэ? 250 мянган легинси байна. 250 мянган Оливиагийн легинси байна. Энээс нь яг арзмаар таарахт нь очинд бас. За ингээд S-д нь S, M-д нь M, L-д нь L, XL-д нь L. За энэ 250. Ингэнгүүт энэ хоёр чинь нийлээд 470 болчихж байгаа. За яг 500 мянга л би энийг баталчих. За тэгэнгүүтлээ энэ амар гоё подолк байгаа. Энд дээр дөрвөн ширхэг үлдсэн. Тийм учраас би энийг оруулчлаа. Энэ бүр үнэнхээр гоё материалтай подолк байгаа. Ингээд нэмэхээр бараг энэ 550 мянга болчиход байна л да. Гэхдээ би 500 мянга гэж. За ингээд үндсэн 3 бүтээгдэхүүн нь болохоор энэ 3 бүтээгдэхүүн байгаа заяа. Ийм гоё өмд байгаа. Энэ хар эртүүзэн байгаа. Тэгээд энэ гоё ийм бэж ягаан гэх юм уу да. За цайвар ягаан гэх юм. Ягаан туяа пастил буюу ягаан туяа орсон. За энэ 3 нийлээ 550 болж байгаа ч гэсэндээ би 500 мянгад өгөн заяа. За энэ 3 бол үндсэн 3 бүтээгдэхүүн орох нь байна. За энэ дээр админ нь манаа дээр зарагдж байгаа айгүй гоё юмнууд байгаа. Би гэхдээ хүн болгонд маш гоё тааламжтай хэлбэрээр юуг нь явуулнаа, бэлгийг нь явуулнаа. 500 мянган төгрөгөөр 1S, 1M, 1L, 1XL ингээд худалдан авалт хийхээр нь админ нь 250 мянган төгрөгийн бэлэг явуулна. Тэр 250 мянган төгрөгийн бэлгэнд нь юу ч байж болно. Гэхдээ манай дээр юу ч байхдаа муу юм ерөөсөө байдаггүй. Өмнөх худалдан авалтуудад хийгдчихсэн юунуудыг хувцснуудыг та хэд маань бүгдөө мэдж байгаа. Ямар гоё очдгийг, ямар гоё ирдгийг гээд бүгдөө мэдж байгаа. За тэгээ би ийм дөрвөн бүсгүйд ямар ч байсан юу юм. Ингээ 250 мянган төгрөгийн бэлэг өнөөдөр өгнө. За 4. За ингээ би 9 бүсгүй гэж хэлсэн шүү дээ. Надаа яагаад чи 9-ийн тоноо өглөөж ингээ орж ирээд аманд ерөөсө болдоггүй. Тэгээ би за ингээ шинэ 7 хоног шинэ өглөө эхэлж гин гэж бодоод за тэгээ би 9 бүсгийг барилуулчих чаа. За үлдсэн 5 бүсгүй нь яах вэ гэхлээр за ингээ дөрөв нь бол ингээ 250 мянган бэлэг авчлаа. Өнөөдөр ингээ би та нарт яг таарах юм явуулчихна уусаа. За үлдсэн 5 бүсгүй нь яах вэ гэхлээр би амар гоё юм нэг надад 5 ширхэг витамин үлдсэн байна. За ингээ үнэлэх юм бол угаасаа айгүй хөөрхөн үнэтэй юм нөгөө ширхэг нь 100 мянган төгрөгийн үнэтэй витамин багхгүй юу? За та надаас 50 мянган төгрөгийн үнэтэй подолк авсан байсан ч би танд нэг ширхгийн витамин бэлгэнд өгөө явуулчихна. Энэ нөгөө манай аниагийн биш. Манай аниа болохоор одоо нөгөө илгэний витамин нөгөө D витамин, омега эднэр зарж байгаа хгүй. Энэ яг миний эзэмшлийн 5 ширхэг витамин үлдсэн байгаа. За тэгэнгүүт л та надаас 50 мянга ч вэ нөө 80 мянга ч вэ нөө ийм худалдан авалт хийнгүүт л 5 бүсгүүд нь би ийм энэ 5 ширхэг витаминаас нэг бэлгэнд явуулчихна. За тэгээ айгүй хөөрхөн та хэд ингээ 2 сарын уух витаминтай болчихно гэсэн үг шүү дээ. За ингээд нийлээд би 9 бүсгийг баярлуулах гэж байгаа өнөө өглөө яагаад мэдгүй. Тэгээ миний 9 бүсгүй баярлсан 9 бүсгийн маань сэтгэл намайг 81 хүнээр шагнах байхаа гэж би бодож байна. Намайг 81 хүнээр шагнах байх гэж бодож байна. 991 гээд 81 хүн буюу 9 дахин орлого маань ариужж орж ирэх байх гэж би бэлэгдэж байна. Өөртөө бэлэгдэж байна. Тэгээ өглөөгийнх гой санагдаад ахын бид хичлээ л дээ. Дандаа хөөрхөн бэлэг илгээдэг маш цэгцтэй гой бодол баглаатай ирдэг шуурхай бас гинэ. Баярлаа. За тэгээд энд нь болохоор юу байгаа вэ гэхээр миний өгөх байгаа бэлгэнд нь болохоор бүсгүйчүүд бид нар хүүхдүүд мөхтүүдгээ бүгдэнд нь хэрэгтэй юм юу байгаа. Ангир ураг байгаа. Энээс 3 ширхэг үлдсэн байгаа. Энэ бол Солонгостой уг нь бол юугаар зарагддаг 137 мянга 140 мянгаар зарагддаг бүтээгдэхүүн юм байгаа. Тэгээд сүүлд нэг дээр нэмэх нэг буюу гараад тэгээд айгүй олон хүн захиалга хийгээд надад 3 ширхэг үлдчихсэн юм. За тэгээд ийм гоё ангир ураг байгаа. Дотроо ингээд
Д витаминтай, цинктэй, тэгээд дархлаагийн чинь маш сайн дэмжиж өгдөг ийм бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүнийг би 3 бүсгүйд нэг ширхэгч хамаагүй бүтээгдэхүүн худалдаж авахаар нь энийг ингээд бэлгэнд явуулчихнаа та хэдэд маа. Тэгээ ингээд 3 бүсгүйдээ ийм бэлэг өгөх нь байна. Нэг бүсгүйд нь болохоор ганцхан ширхэг хүүхдийн өсөлтийн витамин үлдсэн байна. Тэрийг нь бас ганцхан хүүхдэд нь ингээд бэлгэнд явуулчих. За нөгөөх нь болохоор үе мөчний хоол тэжээл буюу глюкозамин бас мөн адилхан 2 сарын хэрэглээ байгаа. Энэ ийм гоё витамин үлдсэн байна. Энэ витаминуудыг админ нь бэлгэнд гаргаад явуулчихнаа. Тэгээ та хэд маань бас ингээд нийт 9 бүсгүйг би баярлуулъя гэсэн нэг ийм надад бодол байна. За тэгээд нөгөө юугийн маань асуугаад гэсэн унтлагын хувцснуудыг маань гэрийн хувцснуудыг маань асуугаад гэсэн. Намайг ямар хувцас авсан бэ гэж асууц. Би зөндөө хувцас авсан өөртөө. Тэг ингээ бүгднгийн ихнээс нь өмссөн ингээ сууж байгаа. Энэ миний хараа. За ийм хөрхөн ингээ. Манай энэ бол зүгээр 5 тухны ийм бэлэгдэл ийм гоё хувцас байгаа. За эдгээр хувцснаас маань ямар амтнаар үлдсэн байна вэ гэхлээр би одоо харуулъя. За ингээд яг миний энэ өмссөн байгаагаас болохоор за SM-д таарах 1, ML-д таарах 1 байгаа. Тэгээд болно хамаагүй. За бэлгэнд авмаар байгаа зүйлээ сонгоод авч болно шүү. За нэг подолк авсан байсан ч админ энийг нь бэлгэнд явуулчихна. Нийт 9 бүсгүйгээд хэлсэн байгаа. За яг миний энэ өмссөн байгаа ийм хөрхөн шорттой хослол SM-д таарах 1, L тарах 2 ширхэг байна уу та. За яг ингэ үлдсэн байгаа. Энэ болохоор 110,000 төгрөгийн үнэтэй үнэндээ баймгүй материалтай ийм гоё хувцас байгаа. За энэс нь L тарах ML тарах 2, SM тарах 1 ширхэг үлдсэн байна. Ингээ 3хан ширхэг үлдчихсэн байна. Энэ нь за нөгөө нэг хөөрхөн юу байна? Хар шорттой нөгөө нэг хар юм хослол нь энэ нь болохоор S таарах 1 ширхэг байна. LXL таарах L таарах шүү. L таарах 1 ширхэг байна. Энэ нь болохоор бас агуу гоё. Би энэ нөө цагааны нь өөртөө авсан байхгүй юу? Тэгээд би та харуулъя. Энэ болохоор ийм хөөрхөн. Энэ хартаа. Ингээд ийм хар дээр ийм шорттойгоо гэсэн. Ийм шорттойгоо гэсэн. За энэ. За ингээд бас 110,000 төгрөгийн үнэтэй S-д таарах 1 байна, L-д таарах 1 ширхэг үлдсэн байна. Энээс нь энэ хослолоос нь. За энэ шин тавьчих. За дараачих нь болохоор нөгөө нэг хар палаж байгаа. Ийм унтлагын хар палаж. Энэ 90,000 төгрөгийн үнэтэй. Унтлагынх гэхгүй ер нь бол пижакны дотор өмссөн ч гоё харагдана. Энэ палаж бол бүр амар гоё материалтай. За энэ нь болохоор S таарах 1 ширхэг байгаа шүү. Ийм гоё торгомсог. За энэ нь 90,000 төгрөгийн үнэтэй хар ширхэг, хар өнгө нь ганцхан ширхэг байна. Хар өнгө. За улаан өнгнөөс нь 2 ширхэг байна. Улаан өнгө нь болохоор S таарах, M таарах 2хан ширхэг байна. Саяны хар палаж нь. За ийм гоё нөгөө ягаан өнгө нь болохоор S таарах 2, M таарах 2 ширхэг байна. Ингээ 90,000 төгрөгийн үнэтэй. Энэ палажийг өмссөн хүн бол зүгээр тав. Эднэрийг өмссөн хүн бол. За энэ цагаан нь болохоор ML-д таарах 1 ширхэг байгаа юм. Ийм шорт мак таа гэсэн үг шүү. Шорт мак таа цав цагаан өнгө нь M1, L1 таарах 1 ширхэг байна. Энэ. За энэ миний өмссөн байгаа ийм ягаан өнгө нь. Ийм ягаан өнгө нь. Ягаан тоонтой гэсэн үг. Яг миний энэ өмссөн байгаагийн. Энээс болохоор M таарах 2, S таарах ганцхан ширхэг байна. Энээс нь энэ нь 110,000 төгрөгийн үнэтэй. Ийм гоё ягаан тоонтой шүү ингээд. За нөгөө миний алцгар гэдээсээ амар алцгар гэдээсээ өөртөө авсан загвар маань SM таарах 1 ширхэг байна. SM таарах 1 ширхэг байна. Нөгөө шорттой энүүгээрээ ийм битүү ийм алцгар юм уу яатай. За ингээд гэрийн хувцс маань нэг иймэрхүү юмнууд байна. За тэгээд 110,000 шорттой шорт подолкон палаж нь болохоор 100 юу байна.
Палаж нь болохоор 90,000 төгрөгийн үнэтэй гэж байна. За тэгээ эхний 9 худалдан авалтанд 5-д нь болохоор ийм гоё та 80,000 90,000-ын хувц авсан гэсэн чи ийм гоё витамин 5 хүнд ингэж бэлгэлэх нь байна. За ангир уурга буюу тахлааны юм. За тэгэнгүүт нөгөө SML XL хувцас авах ингээд 500,000 төгрөгийн ийм гоё өмдтөө, ийм эртүүдтэй, ийм бодолттой багц нэг хүн авахлаар нь админ нь 250,000 төгрөгийн бэлэг өгөх 4 бүсгүй нийт 9 бүсгүй баярлна. За тэгээ 9981-ээр админийх нь орлого арвжин тэгж орж ирэх болдог бай гэдэг өөрийгөө сайхан өрөөч. За юм байна. За одоо би болохлээрээ зарим нэг юмнуудаа өмсөж харуулнаа та хэдтэй. За юу байна вэ гэхлээр шинэ бараанаас маань мэдээж юунууд маань арзмаарууд нь тунчиг ховор үлдчихсэн байна. За энийг ийш нь харуулж байгаад нэг сайхан дээшлүүл байгаад ганцаараа байгаа болохоор одоо тэгээд нэг иймэрхүү л анзааны юм хийж байна. За нөгөө түрүүний гэрийн ослууд нь бол иймэрхүү шиг нь хардаа. Ийм гоё. За ингээл 110,000 төгрөгийн үнэтэй та гэдэг гой хувцсан авч. Би ч бүр өөрөө өнгөөр нь авсан одоо. За энэ. За одоо би байгаа хувцснуудаа үнийг нь хилээд сайхан явчих яа. Шүлэг. Зя өмсөж харуулнаа. За цамцнууд бол бүр үнэхээр гал материалтай. Одоо би материал бол одоо баг юм хэлэхэд болцоо. Манай материалыг уусаа углаж үзэл хүн болгон мэддэг болцсон учраас нэг юм ярих болцсон. За энэ цамц байна. За энэ цамц. Энэ хардаа. За энэ цамц маань SML XL арзмарын сонголттой байна. SML XL арзмарын сонголттой байна энэ цамц маань. За энэ цамц маань болохоор 160,000 төгрөгийн үнэтэй. Дандаа авдаг хүмүүс маань бүгдөө мэдж байгаа Оливиагийн Солонгос брэнд байгаа. Ерөөсөө лүлүү лимон стандартаар хийгддэг. Лүлүү лимоныг бодвол өмнө нь 2-3 дахин хямд байдаг. Гэхдээ материал нь 100% ижилхэн байдаг хувцснууд байдаг аа. За энэ цамц маань SML XL арзмарын сонголттой байна. Одоогоор. За ийм цамц байна. За дараачих нь манай үзүүлэн гэж байна. Дараачих нь. За яг саяны өмссөн цамцных нь харна байна. За одоогоор бас SML XL арзмарын сонголттой байна. Би өчигдөр нөгөө үзүүлж амжаагүй энэ цамцыг өмсөж харуулаагүй. Тийм учраас хөөрхөн арзмарын сонголттой байна. За энэ цамц маань SML XL арзмарын сонголттой байна. Маш сайхан суналттай. Би S-ийг нь өмссөн мөртлөө ингэж суннаа. Материал бол одоо авсан хүндээ 1000% таалагдана. Би одоо ийм гоё материал өөрөө нэг аюул дуртай болох гэж хэлээд байгаа. За ингээд SML XL арзмарын сонголттой байна энэ хувцас маань. Одоогороо шүү гэж. За дараачих нь болохоор энэ free size-тай энэ хувцас маань free size-тай энэ цамц маань. За энэ цамц бол зүгээр тасарсан гоё цамц. За энэ цамц маань 45-аас 70-80 кг таарнаа. Ямар ч асуудалгүй таарнаа. За энэ цамц энэ хардаа. Өмсөж байгаа цээживч хөвч. Энэ аалог их шүү энэ үйлдвэрлэхээ болцсон. Админ бүр давин гард авч ирсэн. За энэ цамц байна. За энэ цамц болохоор 45-аас 80 кг таарна. Одоогоор 3хан ширхэг үлдсэн байна. Үнэн нь 160,000 төгрөгийн үнэтэй. Манай цамцнууд бүгдөө 160,000 гэж байгаа шүү. За ингэж өмсөж болно хардаа. Энэ цамц нь ийм гоё материал. Зүгээр 5 тухх заяа. Зүгээр л углаад шидэл гар ерөөсөө. Тэгээд ингэж гоё харагдана. За ингээд SML XL бүгдэнд нь таарнаа энэ цамц маань. 160,000 төгрөгийн үнэтэй байна. За дараагийн цамц нь болохоор энэ бүгдөө free size-тай цамц шүү. SML XL бүгдөө таарна гэсэн. За энэ цэнхэр цамц нь байна. Йоо материал бүр уйлуулн, дуулуулан, хайлуулна. За цэнхэр цамц маань болохоор SML таарна. За ингэж өмсөж болно. Энийг ингээд өмссөн ч болно. Гэхдээ надад ингэж өмсгөр илүү алцгар санагдаад байгаа. За араасаа нэг иймэрхүү юм кросстай SML болно. Ингэж гоё харагддаг. За ийм гоё цамц байна. За ингээд мөн л үнэн 160,000 төгрөгийн үнэтэй бүр ийм
унсан намирсан ийм материалтай хувцас байгаа. Манай материал бол та нэг аваад ер нь бол донтондоо би хувцсны материал донтдог. Нэг тэр загвар магварт бол донтдоггүй. За цэнхэр өнгнөөс нь 4 байна. За энэ олив ногоон өнгнөөс нь 2 ширхэг байгаа юм байна. За тэгээ мөн адилхан SS, L, XL хүртэл таарнаа гэсэн мөрн. За олив ногоон нь ийм өнгөтэй. За хараарай. Би л ингэж алцгандаж өмсөж байгаа учраас болохоос ш ингэж бас өмссөн ч болно шүү. Ингээ өмжүүлээд өмссөн ч. Гэхдээ энэ нь илүү гоё маягтай байгаад байгаа яагаад ч юм. За ингээд эндээс нь энэ ногоон өнгнөөс нь 2 ширхэг байна. 160,000 төгрөгийн үнэтэй. За дараачих нь. За энийг углаач. За энэ нь бол 2 ширхэг байна. Зөвхөн SM-д тархал байна шүү. SM-д тархал байна. Нөгөө гоё халсан хөлтөг маань. Зөвхөн SM-д л таарна шүү. За өмнө нь 220,000 төгрөгийн үнэтэй. За Аахан админ нь углаад харуулъя. Энэ бүр амар гоё. За энэ SM-д л таарна шүү. Им халсан хүртэг юм байгаа шүү. За тэгээд та бол ингээл одоо хөдөө гадаа өмсөх юм бол нарнаас өстөө нөгөө арьс мэрсэж хамгаална. Дээрээс нь маш гоё нэмхэн, маш эвтэйхэн ийм гоё хүрдэгнээс нь SM тарах 2 ширхэг үлдсэн байна. L нь дууссан, large size нь дууссан. За энэ. За дараачих нь. За энэ нэг цагаан цамц байгаа. Энэ цагаан цамц болохоор SM-д тарах 2 ширхэг, XL-д тарах ганцхан ширхэг үлдсэн байна. Цамц нь бас 160,000 төгрөгийн үнэтэй. За энэ цамц амар гоё. Манай вирус хувцснаар бүр үнэхээр их юм байна та. За ингээд SM-д тарахаар 2 ширхэг, XL тарах ганцхан ширхэг үлдсэн байна. Энэ цагаан цамц нь. За ийм гоё. Маш нэмхэн, маш эвтэйхэн цамц шүү бүр. За энэ. За тэгээ 9 бүсгийнхаа бэлгийг ойлгох учраас дахин тайлбарлаад яах вэ? За подолкнууд маань болохоор янз бүрийн өнгөтэй байна. За энэ хараач. Цагаан подолк нь энэ цав цагаан энгийн подолк нь бол L, XL-д тарах ганцхан ширхэг үлдчихэж. За энэ цэнхэр подолк нь бол SM, L, XL альцмаар таарна. Яг стандарт өөрөнхий захтаа ийм гоё маш гоё материалтай подолк байгаа. За энэ ягаан нь бол SM, L, XL байхгүйсэн хоо. SM-д таарах байгаа шүү. Энэ ягаан нь ийм гоё стандарт ягаан нь админ хүмүүсээс залхуурчтай. За ийм гоё ягаан нь болохоор M-д 1, L-д 1 байгаа юм байна. Энэ ягаан нь. За энэ ягааныг тайлбарлаад харуулчих. Подолкнуудын загварыг нь харуулчих. M-д 1, L-д 1 байгаа юм шүү. Энэ ягаан нь бол. За подолкнууд нь бүгдөө энэ 80,000 гэж байгаа шүү. Энэ подолкнууд нь. За энэ ингэж харагддаг. Ийм гоё ингэр цахны бүрэнхий. За материал бол бүр тансаг 5 дахь. За ингээд подолкнууд нь 80,000 төгрөгийн үнэтэй байна. За тэгээ өнгө нь болохоор ягаан цэнхэр, лавандер ягаан цагаан гэсэн өнгөтэй байна. За next. За энэ бол ганцхан ширхэг үлдсэн байгаа. Энийг ингээ хослуулаад бөөнөр нөхөх гээд байгаа. За би энийг углаад харуулъя. Би нэг аалогийн нэг иймэрхүү юмнууд өмссөн гэж бомбогоод. За энэ болохоор S болон M-д л таарах юм шүү. S болон M. За ер нь бол S-д л таарна дөө. S-д таарах хослол юм байгаа шүү. За азтай наваарэ одоо. За энэ болохоор ингэж харагдана. Инст амар гоё хэлсэн байна. За ингээд ийм нөгөө юу энэ минт ногоо. За ингээд братагаа за ингээд өмдтөөгөө. За братагаа өмдтөөгөө. За ингээд хүртэгтэйгээ.
За ингээд 450 мянган төгрөг үнэтэй энэ ганцхан хүнд байгаа шүү. Өөр хүнд байхгүй шүү. Халсан күртгтэйгээ. За ингээд өмд бра халсан күртэг. За ингээ S арзмаар таран 450 мянган төгрөгийн үнэтэй ганцхан ширхэг байгаа. Ингэж харагддаг. Амар гоё гац. Яа. За тэгээ дааж ганцхан хүн авах нь шүү нэг. За ингээд ийм минт ногоон бүр тансаг үү те 5 тухуу. За ийм гоё юм байна. За тэндээс нэг шүлэ. За эндээс нэг юм авчихлаа. За энэ минт ногооныг бол ганцхан хүн авах эс өмсдөл хүн авах юм биш шүү. За ийм гоё юм байна. Яагаад би ийм гоё хайр хувцас авчирдаг юм бэ? Яагаад би ийм гоё материалтай хувцас авчирдсан бэ гэж та нэрээ. Үнэхээр nice админтай шүү. Өгүүл өгчдөг, авуул авчдаг, тэ? Тэ юмныхаа араас харамсдгүй нэг янзын гоё админтай шүү та хэд бол. Зя одоо гиз тавхна шүбэ. За давсаа. За дараачих нь бол энэ талбизан хар өмд маань. За талбизан хар өмд маань болохоор ингэж харагдана. За талбизан өмд маань 250 мянган төгрөгийн үнэтэй хар талбизан өмд маань. За энэний подолк нь 120 мянган төгрөгийн үнэтэй. Ингээд 370 мянга болдгоо. Гэхдээ M арзмаарт нэг таарах байна, XL арзмаарт нэг таарах байна. Тэгээд дуусчихна. За M нь бол S болчихл юм байна. За ингэж харагдана хосороо. За бараг S ч болчих юм. Би яг амар том мөртөө л дөө. За ингээд өмд нь 250 мянган төгрөгийн үнэтэй, подолк нь 120 мянган төгрөгийн үнэтэй. Ингээ хосороо энэ маань 370 мянган төгрөгийн үнэтэй болдог. За тэгээд подолк энэ хоёр нь ингээд юунд за нэг арзмаар жижигнэр хичээдөө S-т таарах нэг ширхэг байгаа юм байна. Тэгээд L-т таарах нэг ширхэг байгаа юм байна. S-т таарах нэг, L-т таарах нэг ширхэг байгаа юм байна. За ингээд кул харагдаж байгаа. За энэний яг кофеин бор өнгө байгаа. Кофеин бор нь бол жинхэнэ S, M, L, XL арзмарын сонголттой байгаа. Кофеин бор өнгө. Яг энэ тарбизан өмд нь яг энэ подолк нь. За тэгээд дөрвөн арзмарын сонголттой байгаа. S, M, L, XL. Энэ нь бол S нэг байгаа юм байна. L ганцхан ширхэг байгаа юм байна. Тэгээд хар өнгө нь дуусчихна манайхаа. За ийм гоё. Зүгээр л тансаг юм аа. Заримдаа ч өөрийнхөө бүх хувцсыг 5-5-ыг аваа хадгалчмаар санагддаг шүү. Би бол энэ тарбиз энэ хар өмд бол надаа 4 ширхэг одоо бэлэн байгаа. 4-ыг ээлжлээ үсчихдээ. Манай хүн намайг тэгдэ. Зөндөө их шикавара хувцастай. Өдөр бүхэн ганцхан өмдөө өмснө гэдэг. Ийм тухтаа 5 тухтаа тансаглалыг мэдэрж байгаа юм чи одоо тэгнь шүү дээ. За энэ бодолт маань 80 мянган төгрөгийн үнэтэй хар өнгөтэй, цагаан өнгөтэй S арзмаараас байгаа юм байна. За би энэ углаад харуулчих. За цагаан өнгнөөс S 2 ширхэг, хар өнгнөөс нь S 2 ширхэг ингээд дуусаж байгаа юм байна энэ бодолк нь. За энэ ийм бодолк байгаа. Маш гоё 100% даваа материалтай хажуу талдаа ингэж бацхав. За нөгөө тал нь ийм богинохон. S арзмаараас цагаан нь 2 байгаа юм байна. Тас хараас 2 хон ширхэг байгаа юм байна. 100% цэвэр даваа материалтай шүү. За харин өмсөд харуулъя тавьдээ. За харин энэ. Энэ лого мог нь бүр арай цэвэрхэн үү те ингээл болоо. За харна. S2 цагаан 2 хар 2 л байгаа юм байна. Ингээд дуусч байгаа юм байна. За харна энэ ингэж харагдчих. За ийм хар бодолк. Гэхдээ S арзмаар л байгаа юм биш шүү. За энэ. За тий авах зүйлүүдээ админ руугаа скриншот хийгээ явуулна манайхаа. За энэ ингэж харагдчих. Зя дараачих нь шүб. За дараачих нь би нэг гоё юм үзэж харуулъя. Энэ сар хүнээс би өөртөө 2-ыг авсан юм. 2-ыг өөртөө 2-ыг авсан юм даа та харуулнаа. Гайхалтай гэдэг шиг.
бол S M таарна. M нь бүр L рүү ч таарна. Айгуу сонирхолтой. S нь S M дээ, M нь L M L дээ таарна заяа. Энэ аль тансаг өмдөө. Аллад энэ шидтийн илүү шиг. Тэгээд 5 тухыг бол та хэд мэдрүүлнэ. Даанчиг саарлан S ганцхан ширхэг MS ганцхан ширхэг байгаа юм. Тэгээд дуусчих байгаа юм байна. За энэ өмд. За энэ бол бүр зүгээр алцгар өмд заяа. Упс. За ийм. Чүк. За энэ дээр энийг өнцгөр айгуу гоё харагдахаар надад санагдаад байгаа. За жирс тийм байна. Санагдаад байгаа цамц маань хаана вэ? Упс. Энэ цамцан дээр л их гоё харагдах гэдэг юм шиг санагдаад байгаа. За тэгтээ S нэг байгаа юм байна, M нэг байгаа юм байна. Яг хоо L-д таарна л да тэгээд. Та өөрсдөө мэдээл. За тэгээд энэ хоёр инхээр аягүй гоё харагдаад байгаа байхгүй юу? Энэ өмд энэ цамц хоёр. За ингэж харагдана гэсэн үг. Яа энэ цамц зүгээр гоё битралтай. Админ нөгөө нэг доор бичсэн комментиг ерөөсөө уншихгүй байгаа шиг холоос иж байгаа болохоор та хэд маань яг авах зүйлүүдээ юугаар явуулаарай. Скриншот хийгээд мессенжерээр явуулчаарай. За энэ бол ийм гоё харагдаж байгаа. За өмднөөс нь хоёр шиг байгаа юм байна. За нөгөө өнгө нь болохоор энэ өнгөний нөгөө өнгө нь бас гал төмрээ. Ядчаар чинь бүх юм нь гоёо. Үнэхээр хэцүү гэж. Бүгднийг аваа шикаунда хийц одоо яах вэ те. За ингээд энэ өнгө нь ингэж харагдаж байна. Гэхдээ саарл надад айгүй таалагдаад байгаа юм бол энэ өнгийг би муухай гэж хэлээгүй л дээ. Энэ нэг тийм саарл ногоон туяатай шүү. За ийм. Энэ өнгө нь бол за ингээд манай нөөдрийн хувцас маань үүгээр дүүрлээ гэдэг шиг. За ингээд энэ өмд нь болохоор 200 мянга гэсэн штэ админ нь. За тэгээд 220 ч гэчлөө. За одоо 2 хиш хөлсөн чи 200 л гिचээ. За ингээд ийм бараанууд байна манайхаа. За тэгээ нөгөө 9 бүсгийн азтай болоод нөгөө SML XL багцнаас нэгийг худалдаад авахаар гэхдээ дөрвөн л хүн байгаа. Нэгийг авангуут л 250 мянган төгрөгийн хувьц админ нөгнөө. Тэдгээр хувцснууд нь бол сонгогдсон хувцснууд байгаа. Бэлэг нь болохоор бэлгийн морины шүдийг үзэхгүй. Тэгэхдээ хэрэглэхгүй юм өгөхгүй. Би хүнд хизээж хэрэглэхгүй хог гэдэг үг биелгэлдэхүү. Надаа угаасаа манай гэрт хог байхгүй. Дандаа хэрэглээтэй, хамгийн чанартай, хамгийн сайхан гэсэн зүйлүүдийг би өөрөө барьж ирдэг учраас та бол харамсахгүй. Үлдэгдэл 5 бүсгийн болохоор ганц ширхэг цамц ч худалдаж авсан, ганц ширхэг палаж ч худалдаж авсан. Өөртөө хэрэгтэй ийм гоё витаминаас 5 витамин байгаа. Энийг ингээд админ нэгээр нь бэлгэнд явуулнаа. Ингээд нийт 9 бүсгүй өнөөдөр би баярлуулна. За тэгээд хувцснууд нь бол угаасаа баярлаагүй ийм бэлэг аваагүй угаасаа хувцснууд маань бол үнэхээр гоё. Тэгэхээр нэг тийм би бэлгэнд ороогүй гэдэг тахгүй. Энэ хувцснууд нь өөрөө бэлэг шиг гоё ийм гоё зүйл байгаа. Тэгэхээр та хэд маань сонгоод аваарай. Заяа. За тэгээ нэг за гэрээ хувцснууд бол зүгээр л тасархаа. За нөгөө 3 өмдөө тайлбарлаж байна шүү дээ. Батсан биш юм бас. За 3 өмдөө харуулъя. За манайхаа за ийм даавуу 3 өмд байгаа заяа. 3 өмд нь 90 мянган төгрөгийн өмдтэй. Гуруулаа нийлээд 90 мянган төгрөгийн. 45-аас 70 кг ямар ч асуудалгүй харна. Энэ юм угаасаа оодгор богинохын шагааны дээгүүр татсан өмд шүү. Богиндоод энэ биш. Загвар нь угаасаа тийм юм байгаа маа. За тэг би та харуулъя. Үнэхээр гоё өмд үү. Би одоо би ийм гоё хувцсыг ч одоо. За ингээд та хэдэд ямар өмд ирэх вэ гэхлээр өнгөнүүд нь өөр байгаа шүү заяа. Энэ сая миний зүгээр гартал баригдсан өмд. За энэ ингээд нэг ширхэг ийм бараан буюу хар өнгө орсон өмд очноо. Нөгөө хоёр нь болохоор ийм гоё цайвар өнгийн өмд очноо. Энэ хардаа ийм
цайвар өнгийн өмд очноо. За ингээд цэвэр 100% даавуу материалтай 45-аас 70 кг ямар ч асуудалгүй таарахаар ийм гоё 3 ширхэг өмд 90,000 төгрөг гэж наа манайхаа. За тэгээд энийг бол гэртээ гадуур дотор за ирээ-мираны нь бол одоо нэг учиргүй нөгөө бамбруулштайг нь бол гэртээ өмснө. Энэ одоо нэг иймэрхүү анзааны юмнуудыг бол гадуур өмсчих болохоор энэ шиг гэсэн. За ингээ өмсөн харуулъя. За тэгээ өмсөд зундаа бол угаасаа алхаа явчих болно шүү дээ. За энэ. За ийм гоё өмд байгаа. За тэгээ би ч одоо 54 хэлтэй байгаа гэхэд энэ өмд энэ хараа. За ингээд нэг даглан хэлтэй хөл бол таарнаа. За ийм гоё өмднүүд ингээ нэг ширхэг бараа өнгө, хоёр ширхэг ийм цайвар өнгө та хэдэд маань очих нэ. Тэгээ үнэ нь 90,000 төгрөгийн үнэтэй байна. За тэгээд бүр тийм айхтар их бол алга. За тэгээ байгаа дээр нь та хэд аваараа яг байхгүй болчихлоор нь маш их асуугаад байдаг шүү манайхан. За тэгээ бүгдөө өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Одоо админ мессежиндээ хариулъя. Маргааш хөргөлтүүд нь өнөөдрийн хөргөлтүүд нь маргааш очноо. Өчигдрийн захиалгын хөргөлтүүд бол бүгдөө гэрээс гараа явсан шүү. За тэгээд админ аль болох таадтай бас нөгөө гоё хүсэж авсан зүйлийг хурдан явуулъя гэж бодоод аль болох хурдан явуулдаг. За тэгээ бүгдөө өдрийг гайхалтай өнгөрүүлээрэ. Бүгдэнд нь худалдан авалт хийдэг бүх бүсгүүчүүдтэй бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд худалдан авдгүй байсан ч гэсэн хайртай дандаа дэмжээд ингээд үзээд хараад байж идэг маш их баярлалаа. Тэгээд баяртай.